Зарим түргүүлэгчтэй эмбисний ус мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. 2019 онд байгалийн ургамлыг ахын болон үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах зөвшөөрөл олгоогүй байна. Хог хаягдлаа шатаахгүй байхыг сануулж байна. Болжины ушгүй шууд нэвтрүүлгийн мөрөөр Next-ийн намрын цуглаатай нээлттэй үзэгслэн худалдаа дуусгаад 1 хоног болтлоо. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Байгаль орчин аяж үйлсийн яамнаас манай аймгийн нутаг дэвсгэрт энэ онд байгалийн ургамлыг ахын болон үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах зөвшөөрөл олгоогүй байна. Хууль бусаар эмийн ургамал түүсэн тохиолдолд зөрчлийн болон эрүүгийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авах юм байна. Байгаль орчин аяж үйлсийн яамнаас энэ онд манай аймгийн нутаг дэвсгэрээс байгалийн ургамлыг ахын болон үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах зөвшөөрөл лимитийг олгоогүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тухайн газрын ургамлыг ахын зорилтоор хэдэн килограмм, үйлдвэрлэлийн зорилтоор хэдэн килограмм ашиглах, ургамлын тархац нөөцийн судалгаа явуулах, экологийн эдийн засгийн үнэлгээ тогтоосны үндсэн дээр яамнаас зөвшөөрөл олгодог байна. Увс аймагт байгалийн ургамлыг ахын болон үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах зөвшөөрөл лимитийг 19 онд олгоогүй байгаа. Тэгэхээр иргэд маань хууль бусаар ургамал түүх, нэг тээвэрлэх асуудлыг гаргаж болохгүй. Тэгэхээр байгаль орчин аяж үйлсийн сайдын тушаалаар тухайн газрын ургамлын нөөцийг тогтоогоод ховор ургамлыг ахын зорилтоор хэдэн килограмм ашиглаж болох юм, үйлдвэрлэлийн зорилтоор ямар ургамлыг ашиглах вэ гэдэг зөвшөөрөл тушаалаар олгогддог байна. Тэгэхээр Увс аймаг бол байгалийн ургамлын нөөцийн судалгааг хийлгүүлж цаашдаа ашиглах, хамгаалах үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Байгалийн ургамлыг зөвшөөрлгүйгээр эсвэл зөвшөөрлөлд заасан хугацаа хэмжээ, ургамал түүж бэлтгэх журмыг зорчсон тохиолдолд зөрчлийн тухай хуулиар элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхийн эд болгон ашиглах, олох зорилгоор түүсэн бэлтгэсэн, худалдсан бол хүнийг 151-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1501-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Байгаль орчны тэнцвэр байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр бэлчээр хадлангийн газар мал тэжээх зорилтоор ашиглахыг хориглосон, газар үйлдвэрлэлийн зорилтоор ургамал түүж бэлтгэсэн эсвэл мал бэлчээсэн бол хүнийг 151-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1501-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Их хэмжээний хохирол учруулсан бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай оногдуулах хуулийн заалтай байдаг. Харин эрүүгийн тухай хуулийн 24-8 дугаар зүйлд зааснаар зохих зөвшөөрлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал тэдгэрийн үр эрхтнийг түүсэн бэлтгэсэн, худалдаа авсан, хадгалсан, тээвэрлсэн, боловсруулсан бол 5401-с 27001-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн заалттай байдаг байна. Дараагийн мэдээ. Улаан умсмын хогны цэг дээр өнгөрсөн 9-р сарын 3-нд буюу бүх нийтийн амралтын өдөр 13 цэгт хог шатаж байсныг улаан умсмын засаг даргын тамгын газрын албан хаагчид, аймгийн онцгой байдлын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, улаан төвчл дүүшлэгийн орон нутгийн төсөв үйлдвэрийн газар хамтран шатаж байсан хогийг унтраасан байна. Иргэд хогийн цэгт дураараа хог шатаж, түүнээс болж гал алдаж, орчны агаар хөрсийг бохирдуулж байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна хууль зөрчиж байгаа үйлдэл юм а. Улаан умсмын хогны цэг дээр өнгөрсөн 9-р сарын 3-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр 13 цэгт хог шатаж байсныг улаан умсмын засаг даргын тамгын газрын ажилтны албан хаагчид, аймгийн онцгой байдлын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, улаан төвчл дүүшлэгийн орон нутгийн төсөв үйлдвэрийн газар хамтран шатаж байсан хогийг унтраасан байна. Хогны цэгийн ойролцоо байдаг иргэдийн яриагаар тухайн хогны цэгээс зэс хөнгөн цагаан түүж авдаг иргэд гал тавьсан байж болзошгүй тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл 13 цэгт зэрэг гал тавин гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Манай улсад хог хаягдлыг дахин боловсруулж экспортлж буй хэмжээ ердөө 1% байдаг. Иргэд хэрэгэлсэн бүтээгдэхүүнийхээ уут сав баглав болно. Хуучин хувцас ихэвчлэн шатааж устгадаг. Тэгвэл энэ нь иргэд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгаль экологид ноцтой хохирол учруулдаг гэдгийг ойлгох нь зүйтэй юм а. За манай ард иргэд бас нэлээд ухамсартай болсон байгаа гэж бодож байна. Айлын хашаанда хог шатах асуудал бол байгаль орчны яамнаас гэсэн хориглосон, байгаль орчны газраас анхааруулга өгöd байгаа. Ер нь айлын хашаанд хог шатах асуудал бол ер нь харьцангуй гайгүй байгаа. Өнгөрсөн жилүүдийг бодоход. Өнгөрсөн 9 сарын 3-нд энэ хогийн цэг дээр байгаа хог шатлаа. 13 цэг дээр хэсэгчлсэн байдалтай энэ хогийг 90 шатаасан байна. Бараг зориг дээр шатаасан гэхэд хэлцэхгүй байгаа.
хог түүж байгаа энэ хүмүүс шатаадгаа гэсэн тийм хүмүүсийн ам яриа байна. Хогшүүд түүжсэн хүмүүс бол нөгөө диск хөнгөн цагааны ялгадаг энэ төр гэж түүс юм шатаад нэгэн зэрэг 13 цэгтэр нь хог түүж байгаа хүмүүс шатахгүй гэдэг дээр бас эргэл зэтэй байгаа. Тиймээс хот төсвөлжлийн газрын хүмүүстэй ч гэсэн ярилцсан байгаа, удирдлагуудтай ярилцсан байгаа. Энэ хүмүүсийг олж илрүүлж одоо энэ дээр нарах хэмжээ авах хэрэгтэй. Энэ байгаль орчин бохирдуулах Улаанбаамын тэр шөнийн Улаанбаамын хэмжээнд бол дүүрэн утаа болсон. Агаарын бохирдол одоо тэрнээс дамжсан ханиад гэриф янз бүрийн өвчин дэгдэх магадaltaй байгаа. Тиймээс хог шатаах зүйлийг одоо болиулах харах хэмжээг бид нар бас авч ажиллана. Хог шатаж бас энэ дэр хогны чиглүүлэгч гээд байгаа. Хогны чиглүүлэгч гэдэг одоо хог шатаж байгаа хүмүүсийг бас бид нар анхаардаг, баримтжуулах, зурагжуулах ийм асуудлыг гаргаж иж дараач энэ ээлжинд энэ асуудлыг цэгцлэхгүй болохгүй. Тэр нь надаас ахлуулсан засаг даргын захирамж гараад онцгой байдлын хилцэс байгаль орчны газар, хот төсвөлжлийн газар манай Улаанбаамс 2 өдөр бараг ажиллаж тэр шөнө бараг 3 цаг өнгөртөл шөнийн 3 цаг өнгөртөл ажиллалаа битгээд тэнд техник тоног төхөөрөмж гаргалаа. Онцгой байдлын газраас усны машин авч ус шаланкарцаас ингэж намжаалаа. Тэгээд одоо ямарчсан өнөөдөр бас эргэж үз цаарна бороо орсон ямарчсан бүрэн унтгсан байхаа гэж бодож байна. Дараагийн ээлжинд ийм арга хэмжээнд авч ажиллахгүй. Хог шатаах асуудлыг бол энэ бүрэмсэн зогсоохгүй бол эрүүл мэндэнд нэлээд хор хөгжлөж ийм утаа үнээр гарч байгаа. Шинээр батлагдсан зөрчлийн тухай хуулийн 6-гийн 1-р зүйлд хог хаягдлыг ил задгаа шатаасан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгохоор хуульд зааж өгсөн байдаг. Түүнчлэн хогоо зөрүүлтийн цэгт хайдаггүй, орцондоо хайдаг, сууг шуудуунд хийж орхидог зэрэг зөрчлүүд байдаг. Хог хаягдлыг зөрүүлтийн цэгээс өөр газарт хайсан бол иргэний 31-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 301-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Иймд иргэд хог хаягдлын тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлж хогоо ил задгаа шатаахгүй байхыг анхааруулж байна. Холбогдох хууль дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зүйчилэгч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуй нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр төлдөг гэж зохицуулалттай. Иймд ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах төлөх, гадаадын зах зээлд борлуулсан нүүрс төмрийн хөдрийн баяжмалд ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журмыг тус шинжилэн батлаж, ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг тэнцвэржүүлэн ногдуулахаар засгийн газраас журмаллаа. Ашигт малтмал худалдсан худалдахаар ачуулсан ашигласан хуулийн этгээд болно. Монгол банк түүнээс эрх олгосон арилжааны банкнд алт тушаас нэгтгэхэд нь төлбөр төлөх үүрэг хүлээн, ингэснээр орлогын албан татварын суурийг үнэн зөв наривчлан тодорхойлох, улмаар татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. Уул уурхайн салбараас улс орон нутгийн төсөвд төвлөрч байгаа орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг тул энэхүү журам нь төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын засгийн газар 2011 онд хоньны ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаас нь хоршооны гишүүн, малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журмыг анх батлаж мөрдөх явцдаа 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Журам хэрэгжиж малчдад ноосны урамшуулал олгож ихснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж үйлдвэрлэлийн хүчин чадал тоог хэмжээ, нэр төрөл ажлын байр нэмэгдсэн. Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгийн эдлийн үйлдвэрүүд олноор ашиглалтанд орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багтаа чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Цаашид ноос ноолуур нь түүхийн эдийн бүрэн боловсруулалтыг үсэн хэмжээнд 60% хүргэх зорилт тавьж ажиллаж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж нэмэгдүүлэхээр болсон байна. Ноосны урамшууллыг мачны өмнөх жилийн эцсийн мал тоолгын данссан дэх малын тоо, үйлдвэрлэх байдал, ашиг шим ноосны чанарыг харгалзан килограмм тутамд 1500-аас 2000 төгрөг байхаар батллаа. Ноос тушаах урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын тамгын газар, орон нутгийн хоршоон Монголын ноосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж ажиллах юм.
Улсын хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжлэж байна. Хуралдаанаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн. Хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дахь заалт буюу 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан. Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатаагаар зөвхөн нэг удаа сонгон гэсэн заалтаар санал хураалт явуулахар болсон юм. Үдээс өмнөх хуралдаанаар уг саналаар гишүүд үгээ хэлсэн. Санал хураалтанд оюун чимэг нарын гаргасан дээрх саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санаачлагч оюун чимэг гишүүн дахин санал хураалт явуулах санал гаргасан юм. Мөн улсын хурлын гишүүн мөнхөд ерөнхийлөгчийг 50 нас хүргэж сонгодог болох хэрэгтэй. Энэ их чухал заалтаа ерөнхийлөгчийг 2-3 сонгохдоор популист болж хуурч байна. Би 55 нас гэдгийг үгэн дэмжиж байсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгоно гэлээ. Ингээд санал хураалтыг хүчингүй болгох санал хураалтыг гишүүдийн олонх дэмжсэн байна. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингээд тооцож дахин санал хураахад 64 гишүүн оролцсноос 59 гишүүн 92.2%-аар ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан. Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт найруулах саналыг дэмжлээ. Байгаль орчны аялал жуулчлалын яамнаас цагуурын орчны шинжилгээний газар 21 аймгийн цагуур орчны шинжилгээний төв аслагдсан аймагуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтээс Mitsubishi L200 загварын автомашинуудыг парк шинжиллийн хүрээнд олголоо. Байгаль орчны аялал жуулчлалын яамны харьяа газруудын автомашиныг шинжлэх үйл ажиллагаанд байгаль орчны аялал жуулчлалын яамны сайд Цэрэнбат цагуур орчны шинжилгээний газрын дарга инх түвшин яамны халуун дахь албан тушаалтнууд оролцож 21 аймгаас хүрэлцэн ирсэн цагуур орчны шинжилгээний төвийн хамт олон цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамт олон тусгай хамгаалалттай газрын захиргаатын дарга нарт шинэ автомашиныг гардуулсан юм а. Байгаль орчны аялал жуулчлалын яамны сайд Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинжилэн цагуурчид болон байгаль хамгаалагчид байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байгаа дурдаад цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхааран гэдгээ онцлсан юм. Аслагдсан аймагуудаас энэ удаа говийн баг дархан цаазтай газрын хамгаалтын захиргаа нөмөргийн дархан цаазтай газрын хамгаалтын захиргаа их газрын чулууны байгаль цагуурын хамгаалтын захиргаа нөмөргийн дархан цааз газрын хамгаалтын захиргаа ханхигийн нурууны усын тусгай хамгаалалттай газруудын хамгаалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм а. MBC-ний ус мэдээллийн хөтөлбөр тодорхойлол булангаар үргэлжлэж байна. Өнөөдрийн тодорхойлол булангийн зочноор зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр хураах цэгийн ахлагч Пунсан цуг оролцож байна. За тэгэхээр бидийнхэн та бүхэнд өнгөрсөн нэгд өдөр манай телевизэн болж байгаа өшгөө шууд нэвтрүүлэгт иргэдээс бас төлбөр хураах цэгийн хүмүүс мань орж гарахад бол байнга мөнгө авчна гэсэн зүйлийг бол ярьж орж ирсэн. Тэгэхээр энэ талаар бас та иргэдтэй бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй энэ бас хуулийн дагуу ингэж явагдаж байгаа байх л та. Энэ засгийн газрын 2018 оны 12 сарын 7-нд гарсан тушаал шийдвэр гарсан юм аа. Энд одоо өөрчлөлттэй холбогдлолтой төлбөр авахтай. Манай зам хэрэгжилж байгаа нөхцөлд бол орж гарах тэр хүн өдөрт хэд орж гарна. Гарах эхлэлийн цаг, төгсгөлийн цаг гэдэг утгаараа бүр хоёр талтай ингэж авдаг болсоо. Бүх орон даяар одоо Монгол улсын хэмжээнд 19 төлбөр хураах цэг байдаг. Бүгд үйл ажиллагаагаа тэгж явуулж байгаа. Тэгээ дээрээс гарсан чигийн үргийн дагуу бид ажиллаж байгаа. Төлбөр хураагаад байна. Энэ мөнгөнд нэр нь хаашаа алуулж димээ хин авч иддэг юм бэ гэсэн бас нэг буруу ойлголт яваад байгаа л да. Энэ дээр та бас тань өгөхгүй юу? Замын сан гэдэг тэрийн сан гөр шууд ордог мөнгө. Түүнээс бид бол энийг аваад хэрэгэлдэг тийм ашигладаг юу байхгүй л дээ. Энэ мөнгөөр юу хийдэг юм бэ гэхээр замаа цэвэрлэн нөхөн замын тэмдэглэгээ тэгэл ийм л юм дэрэн зарцуулагддаг. Тагаар бол синхрон хөгцөр ингээд өчнөө зам барьж штэ энэ урдаас одоо бид нар одоо хот ороход ямар амар болж тийм ээ. Зам харгаа ингээд нийлж байна. Энэ бас улсын хөгцөр баригдаж байгаа одоо зээлээр баригдаж байгаа гэсэн үг штэ энэ зам чинь. Тэрний мөнгө рүү орно. Тэгээд энэ автозам ашиглалтын газар гэдэг одоо АДЗА гэдэг байна штэ.
ийшээгээ бас хуваарлагдсан энэ чинь тал талуур л явдаг ерөөсөө тэгэл сан шийдэж шүү дээ. Сангийн сайд бол. Зарцуулах захирах юуг нь тийшэл хандлагатай байдаг. Тэгээ одоо энэ зам хэрэгжилж байгаа эрхэм тээвэрчд болон замаар зурчиж байгаа зурчигч нар бас соёлтой байх хэрэгтэй байна. Манай төлөр хураагч нарыг бас чирэгдэл учруулахгүйгээр тэр зас хөндлөж бас хэл ам гаргахгүйгээр ингээд дотроо төлөөд явж байвал бас хинхэндээ л одоо бид бас нэг дээрээс гарсан шийдвэр энэ дагуу ажиллаж байгаа чиг үүргийн дагуу. Тийм учраас бид бол аваад идэж байгаа юм биш хэл ам гаргахгүйгээр бас өөрснөө бас соёлтой үйлчлүүлэн байна. Тэгэхээр ер нь бол бас ер нь замын постууд маань хэдэн километрийн зайтай ер нь байх хэрэгтэй юм бол энэ талаар бас аймаг төв суурин газраас 5 км дотор гэж яг улсын стандартаар бол заасан байдаг. Тэгээ одоо манай орон нутгийн хөрөнгөөр шинээр тэнд нисхийн тэнд байгууламж барьсан төлөр урацыг. Тэгээ бид нар бол яг стандартын 5 км-тэй бол байсаа. Тэгээ цааш нь нийлгэсээр одоо хотын төвөөс 18 км байна уу та. Тэгж гарлаа. Одоо хөгжнөөс бол цааш 13 км. Одоо цааш нь энэ шинээр баригдж байгаа зам аргуудаа холбогдуулаад засан газрын нас гарсан тушаал шийдвэрийн дагуу бол 200-аас 250 км-т нэг төлөр хураагцыг баригдахаар болсон байдаг. Манайд одоо энэ урагшаага тэр Боршо Каланкийн тэнд буюу цагдаагийн компани дэрэгд бол баригдахаар зураг төс гарсан байл. Тэгээд мөн энэ замын цагдаа манай төлөр хураагцыг ингээд салшгүй холбоотой бүх орон даяар бол аймаг орон нутгад бол хамтарч ажилладаг. Ийм чиг үүрэгтэй цаанаас. Одоо бас хойно бол бас шинээр цагдаагийн компани баригдаж байгаа. Тэнд одоо ингээд 10 сарын 1 гихт бараг ажлын чигдрээд тэнтэй бас замын цагдаа бас эсэх гараад тэнд хамтарч ажиллах. Тийм юм та. Тэр зам хэрэгжилж байгаа бол тэр дотроо бас ингээд цаг тухайн үед нь төлөөд явж байвал бид бас дээрээсээ кинэлттэй гадна дотн бүх камержуулсан байдаг. Ямар жолооч ямар асуудал гаргаж байна. Ямар бүрэн бүс техник явж байна. Малын хулгай юу гарч байна, ямар мал ачаа гарч байна гэдэг хүртэл тэрээр бүгд кинэгддэг. Кинэлтийн камерынхаа шалгалтыг бол бид шалгадаг, дээшээ бас явуулдаг. Ийм чиг үүрэгтэй маа. Тэгээд та бүгд бас манайхаар үйлчлэгтэй бас соёлтой байгаарай гэж хүсэж байна. Доноос болж нөөсгүй яваар дэмний доолоор бас ярьсан, сонссон, дуулсан. Тэрхэн сумын газар нутагтаар байна. Энэ баг бид нар бас төлөхгүй мэлэхгүй гэсэн бол тийм бол байхгүй л дээ. Цаанаас бид нар бол энэ улсын байгууллага бол би ямар замын хажууд бол бид их хэмжээний газар хашаад авцсан тэнд бол ашиглаж байгаа юм бол байхгүй орон нутгаас. Замын байгууллага зам дараал байгаа. Тэрнийхээ дагуу явдаг. Тэр аль сумын нутагт байна уу? Хаана байна уу гэдэг нь хэл хүртэл хариуцдаг энэ олон улсын чиглэлийн зам учраас замын байгууллага зам дараал байдаг. Хасаагүй л тэгж төлрөө авдаг л та. За тэгэхээр өнөөдрийн бас тодорхойлол хуулгын зочноор зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр хураацгийн ахлагч Пүнсэн цог оролцож бас иргэдэд бас тухайн төлбөр хураамж манаас ямар хаана зарцуулагддаг талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Үргэлжлүүлэн мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзсэн. MBC News мэдээллийн хөтөлбөрөөр бизнес мэдээгээр үргэлжлэж байна. Дэлхийн тэргүүлэгч брендийг худалдаалдаг Next Electronics компани 10 жилийн ойд зориулсан намрын суглаатай онцгой хямдралтай нээлттэй үүсгэсэн худалдаа дуусахад ердөө 1 хоног үлдлээ. 400 сая төгрөгийн худалдан авалт хийснээр 5 супер азны нэг болох боломжтой.
Next Electronics худалдааны төвөнд дэлхийн тэргүүлэгч брендийн цахилгаан бараа болон гэрээ хон бүх төрлийн тавилгыг өнгө загварын өргөн сонголттой худалдаалдаг. Next худалдааны төвийн хамт олон 10 жилийн ойд зориулсан намрын хямдралтай үзэсгэлэн худалдаагаа эхлүүлээ. Намрын үзэсгэлэн худалдаа 9-р сарын 2-ноос 9-р сарын 6-ныг дуустал ердөө 5 хоног үргэлжлэнэ. Улс нутгийн ард иргэд та бүхэн Next Electronics дэлгүүрээс дэлхийн тэргүүлэгч брендийн бүх төрлийн гэрээ хон цахилгаан бараа, гар утас, компьютер, тавилга зэргийг 30 хүртэл хувийн хямдралтайгаар худалдан авч 5 супер азтын нэг болох боломжтой. Таны 400 мянган төгрөгийн худалдан авалт тутамд нэг суглаа дагалтна. За жил болгоно уламжлал болгон зохион байгуулагддаг Next Electronics-ийн 10 жилийн ойд зориулсан намрын нээлттэй худалдаа 9-р сарын 2-наас 9-р сарын 6-ны хугацаанд Увс аймагт үргэлжилж байна. Энэ хугацаанд та бүхэн дэлхийн тэргүүлэгч брендийн цахилгаан бараа болон гэр ахуйн бүх төрлийн тавилгыг хамгийн хямд өргөн сонголт мөн суглааны хамтар худалдаа авах боломжийг 5 хоногийн хугацаанд та бүхэнд олгож байна. Манай нээлттэй худалдаагаар та бүхэн банкны лизингийн үйлчилгээ болон банк санхүүгийн байгууллагын үйлчилгээг газар дээрээс авах боломжтой. Мөн худалдаа авалтын 400 мянган төгрөгөнд суглаанд оролцсноор та бүхэн бас 5 супер азтын нэг болох боломжтой байна. За манай нээлттэй худалдааны үеэр Турк брендийн цахилгаан цуухнууд онцгой хямдарч байгаа. Жишээ нь савгалахгүй керамик тавцантай 3 ширэмтэй зуух 799 мянгаас 599 мянган одоо 200 мянган төгрөгийг хямдарсан байна. Мөн 2 хаалгатай хөргөгч дээрээ хөргөгчтэй доороо хөлдөгчтэй 2 хаалгатай хөргөгч 799 мянгаас 549 мянга 900 болж хямдарсан байна. Та ерөөсөө хөлдөгчний үнээр хөргөгч худалдаа авах боломжийг 5 хоногийн хугацаанд олгож байна. Турк брендийн 9 кг-ийн багтаамжтай хагас автомат уулгын машин ердөө 279,900 худалдаалагч, 379 мянгаас 100 мянган төгрөг хямдраад 279,900. Манай нээлттэй худалдааны үеэр 32 инчээс 55 инчийн дэлхийн тэргүүлэгч топ 5 брендийн зургатнууд хамгийн өргөн сонголттой хамгийн онцгой хямдралтайгаар худалдаалагдж байгаа. Жишээ нь Солонгос брендийн 19 оны шинэ загварын зурагт 399 мянгаас 100 мянган төгрөг хямдраад ердөө 299,900 болж хямдарсан байна. Энэ 5 хоногийн хугацаанд. За манай Next Electronics 10 жилийн ойд зориулсан намрын нээлттэй худалдаанд өвсчүүд та бүхнийг өргөнөөр ирж өөрчлөлтийг хүргэж байна. Мөн 400 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хүмүүр суглаа авч супер шагналд эзэн болох боломжийг Next-ийн хамт олон танд олгож байна. Супер суглааны аздан 9-р сарын 6-ны өдөр тодруулна. Нээлттэй үзэсгэлэн худалдаа банк ус санхүүгийн байгууллага болон бүх төрлийн банкны лизинг газар дээр нь бичиж үйлчилж байна.